Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдөр болгон зарласан байдаг. Тэгвэл тус өдрийг ухтан 47 дугаар сургуулийн сурагчид багш нартай зориулсан чин сэтгэлийн мөхтэй захидал бичиж өөрсдийн хийсэн бүтээлээ бэлэг болгон барьсан юм. 47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид жил бүр багш нарын баярыг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд сурагчид багш нарт зориулсан хүүхдүүдийн захидлыг цуглуулж одоо тухайн багшд нь ингэж гардуулж өгж байгаа юм байна. Одоо энд тухайн багшийн нэртэй хүүхдүүдээс ирсэн захиа байгааг та бүхэн харж байна. Тэгвэл мөн одоо 12 дугаар ангийн сурагчид хөдөлмөрийн технологийн хичээлдэр сурсан зүйлээ бацтган багш нартаа зориулж бас ийм лаа бэлдсэн байгаа юм байна. Энэ мэт хүүхдүүд кек, кофе зэрэг одоо багш нартаа өөрсдийн гараар бүтээсэн зүйлээ бэлэг болгон барьж байгаа юм байна. Манай сургууль энэ жил 12-ын төгсөж байгаа хүүхдүүд болон багш нар дундаас ингээ асуугаад тэгээ ер нь захиа бичих юм бол арай үлдээцтэй. Дурсамжтай ер нь сэтгэлд амар гоё хүрэх байх гэдэг үднээс л одоо 47 дугаар сургуулийн 100 гаруй багш нартаа зориулаад ортог анги болон хичээл заадаг хүүхдүүдээс нэгэ зориулаад одоо юм захианууд бэлдэж энэ жил өгч байгаа. Яг тоосч үсэх юм бол 4 хоногийн хугацаанд 107 ширхлаг нөгөө ангийнхаа хүүхдтэй хамтраад хоёулаа хийж дуусгасан. Хийхэд ер нь хэр хүндрэлтэй байсан бэ? Хийхэд зарим юмнууд нь жоохон муухай болсон гаж ч юм уу, тийм үед бол байсан. Тэгээд заримдаа асах ч юм уу, тийм үдээсэн ч гэсэндээ яг амар сэтгэлээ гаргаж хийж байгаа учраас тэр нэг амар хэцүү бол миний хувьд бол байгаагүй. Мэдээж гоё илгүй яах вэ? Тэгээд энэ лаавалыг таалагдлаа. Хүүхдүүд яг өөрсдөө гараа сэтгэлээ шингээгээ за. Тэгээд загтал дотор бодвол маш гоё хүүхдэд захианууд байгаа гэж бодож байна. Тэгээд энийг уншаал урмаа авна штэ. Тэгээ ийм их захиа авахыг бас ерөөсөө төсөөлж явсангүй. Одоо энэ дотор яг юу гэж хэлснийг бол мэдэхгүй. Тэгээд цаг зав гаргаж байгаад уншиндаа л гэж бодож. Сурагчид маань хичээлийн хэрэглээ болгож аваад маш их баяртай байна. Сурсан мэдсэн зүйлээ заавалчгүй хэрэгэл сурна гэдэг бол хамгийн үр дүнтэй зүйл. 47 дугаар сургуулийн сурагчид багш болж хичээл заасан бол харин багш нар нь сурагч болж дүрм товцсон өмсжээ. Энэ нь багш нарт сурагчийн нүдээр асуудлыг олж харахад чиглэдэг байна. Пор мөсөхтэй гоё. Яг нөгөө бас сурагчтайгаа ингэж цаад чицөө болоо тийм ээ. Тэн дурсамж 12 дугаар анги 12 жил ингээ бүхэл бүтэн сурж байгаа тэр болгоноо өмсөөд ингээ формтойгоо өмсөх ингээ зургаад аруулаад явах. Хүүхдүүдтэйгээ ингээ адилхан үр зэрэгтэй сурагч болоод явах үнэхээр гоё байна. Хамгийн гоё мэдрэмжийг л авч байна да. Энэ өдөр багш болсондоо маш их баярлж байна. Сайхан шавнараа хараад сэтгэл хөдлөж байна. Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг боломжтой. Тэгвэл 2025 онд энэ өдрийг багшлахыг хамтын ажиллагаанд суйрлан дахин загварчлах нь урайндор тэмдэглэн өнгөрүүлэх юм а.